гэр энэ байна. Тэнцэн болох газар бол яг энэ. Тэгээд майхан барьцсан. Энд шүүгч сууж байна. Гарааны цэг байхгүй. Ааха. Энд дээр старт гэдэг гараа эхэллээ. Энд тэгээд самбар руу тавьсан байдаг. Шүүгчд байж байна. Эндээс бүх тамирч зэрэг гараанаас гараад өглөө 6 цагт. Тэгээд яг энэ замаар ингэ явж байгаа. За. Яг энэ замаар. Одоо энэ сургуулийн хашаа нэг парк байгаа. Нэг паркийг тойрдог байхгүй. За минийхээр бол нэг өдөр бүр 127 км орчим явахын төлөвлөгөөтэй байна. Миний норм. Тэгэл яг мэдээж одоо хамгийн багадаа л 100 яг дундаж л те яг ер нь дундаж 127 гэж байна. Яг мэдээ зарим өдөр 125 гүйх бол зарим өдөр 130 140 гүйх байх янз бүр байна. Ерөнхийдөө 127 ер нь жоохон барьс гэж явна гэсэн. Тэгээд тэр үед чинь тэгээд бас олон юм бодсон шүү дээ. Одоо хийх ёстой гэдэг. Тэгэл тэсэжгүй. Тэгэл өөрийгөө аргадан за яг өөрийгөө аргадтаа бод өөрийгөө хуурна шүү дээ. Өөрийгөө үнтэйгээ ярих уу? Тийм. Тэр үнтэйгээ ярьж өөрийгөө хуурна. Өөрийгөө хуурахтаа юу гэхээр за яг энэ тэмцээнийг л ингээд нэг дуусчихаа чи. Дахиад чамайг оруулах бай. Дахиж орохоо болио орохгүй. За ган энэ тэмцээнийг дэ орсон чи яг энийгээ л дуусчих. Тэгээд дахиж одоо энэ тэмцээнд орохоо болио. Зодог тайлээ одоо бүр хизээч гүйхгүй байж зүгээр нэг сайхан амьдрий та гэдэг шиг нэг тийм өөрийгөө тэгээ хуурдаг аахгүй. Тэгэр чин за тэгээ яхад тэгвэл ганц удаа юм чин энэ сүүлийн тэмцээн юм чи тэ хизээч гүйхгүй тэгээ ганц удаа сүүлийн бүлтэл хийчи гэдэг байдлаар гүйхээр бас нэг тэгээ нэг дуусгаж байгаа аахгүй. Тэгэл дараа нь тэр чин тэгээ тэмцээн дууссаны дараа бол тэгээ дараагийн тэмцээндээ дахиад бэлдчихлээ аахгүй. Тэгээ ер нь тэр сэтгэл зүй бол яг маш богинохон. Аха. Эхний 2 3 хоног л тийм орж ирдэг. Тэгээд 4 5 өдрөөс хойш тэр арилчихна та. Зөв. Тэр сэтгэл зүй арилчдаг. Тэ амт нь одоо яг энэ үгээр хэлэх арга байхгүй. Гайхамшигтай юм байна л да. Тэр амт би бол хүн бол төрснөөс хойш энээс илүү амар амгалан, энээс илүү аз жаргалыг үзэж байгаа байхгүй. Одоо би гүйлтэн дээр л мэдсэн, таньсан. Тэр их амар амгалан аз жаргал. Тэгээд энэ бол энэ дэлхий дээр байхгүй үгээр хэлэх арга байхгүй тийм их амар амгалан аз жаргал байдаг. Энэ юу гарч байшгүй юутэй зөвлөшгүй юм байна.